Эртээ урдын цагт ээлдэг зөөлөн ааштай хиндэж үгүй гэж хэлж чаддгүй хитрхи сайхан сэтгэлтэй болохоор заримдаа өрөөж мэдлгүй асуудалд орчод байдаг нэгэн ханху амьдран судаг ээжээ тэр. Манай Тирак яг ийм хүн заяа. Түүнийг цаашдаа бяцхан Раки. Манай хүн хичээлдээ ирэх замдаа таарсан хүн болгонтэй мэдлээд ээжигээ хийсэн амттан тарaan явж байгаас нь харахад хичнээн гэрэл засруулсан ээлдэг сайхан сэтгэлтэйг нь харж болох байхаа. Ийхүү явж байгаад нэгэн эзэнгүү нь хоо холлоод дээшээ осохдоо хүм өргөж цамцыг нь копиогоор будаад хайнаа. Түүнийг мумба гэх ба цаашдаа паа гээл явчээ. Гагчин царайлаг амтан байгаас дээ. Цоо яриагаар бол манай ба охтын зүрхийг шархлуулагч мөсөн зүрхэд бүр болоогүй 10 хүнд өлгөө эргэждэг ким тухайх цааш ямдгуу да. Ийм хүний цамцыг бохирдуулсан юм чинь манай бяцхан жаахан хайштэй. Цамцыг нь зөлгөж харснаа нэг хэвдүүтэй уучлаарай гээл хэлнэ. Тэгсэн гэснээ яагчгүй яваад өгдөө. Саяын болсон явдлаа найзуудтай ярих ба өшөө хэлэх муу зүйл байна гэснээ талбайгаас гарсан бөмбөгийг тус олох гээд буцаагаад өшгөлсөн чинь эгээдээ багийн нүрийг онцонгүй гинэ. Тэгсэн бас л манай хүнийг яагчгүй өнгөрөөсөн байх. Хэрвээ цав яриа үнэн байсан бол манай хүн айл үжээ бодоолцсон байгаа штэ. Хэдүүлээ Раки найзуудтай танилцъя. Энэ эмэгтэй найзыг нь Joy. Харин энэ уртаа сармостыг Type. Харин энэ царайлгийг бол Панле гинэ. Цаашдаа Лигээл дуудаа явчээ. Ли бол Пагийн төрсөн дөө гэж байгаа. Манай хэдийг инхүү яриа сууж исэн нэг залуу хурч ирээд хальтгаан бяцхан Ракийг зээлж игээд аваад явах ба цэцэг навч бэлэг сэлтэр болно. Манай Рак ямар үгүй дургүй байна энэ гэд хэлж чадах юм биш. Бэлгийг нь авах ба Ли тэднийг харан хурч ирээд Ракийг салгаж авдаг. Бяцхан Рак маань Пагийн цамцыг муухай олгосондоо санаан зовоод байсууч чаддгүй. Тэгээ Лигээс ахтайгаа яриа цамцыг нь угааж өгмөр байна гэд хэлээд өгөөч гисэн. Ли уцаар ярих ба шууд шаардлагагүй гэд найзтай хэлээрэй гэжтэн да. За тэгсэн манай дөрөв цамцыг нь хулгайлж аваад мэдхээс өмнө гяал суугаад буцаагаад шкафанд нь хийчихгээд ярилцсанаа. Ли бяцхан Рак хоёр маань цамцаа хулгайлах санаатай хувцас солих өрөөнд ороод ирсэн чинь хөөхий логрийн дугаарыг ч мэдгүй заяа. Тэрүүгээр нэг ухаж алдчихсан Пагийн ангийн хүүхд гарч ирэх ба Ли маань сэргэлэн болохоор ах намайг логроосоо үзэг хаад иргсэн гээд дугаарыг нь асууж мэдээл цамцыг нь усчиж байгаа юм. Манай хэд цамцаа барьсаар угаалгын газар ирсэн угаахгүй гинэ. Тэгсэн Type Ли хоёр маань анаа л та ми хөөрхөө анаа угаачхал та тэхүүмэхүү гуйж ийн гэж байгаа л угаалгадаг наасан. Төлбөрөөр шилжүүлэх гэсэн зөвхөн бэлэн мөнгөөр үйлчлэлт ингэнэ. Тэгсэн Ли та хэд явжээ би зохицуулаатай гэд үлднэ. Энэ ч одоо царайны сайхнаар цай суулжуултын жишээ юу да. За тэгээ цамцаа аваад буцаад явж исэн яг Па явж таарах ба Joy Type хоёр үлдэж Паг саадуулахар болно. Па бүр тэр хоёрыг нохойн чинээ тоож байгаа юм алга. Хажуугаар нь гараа авчдаг нас. Бяцхан Рак хувцас салах өрөөнд ороод ирсэн гай газарт ороос давал модон дотроос гэж байж идэм аас дээ. Олон юм яриад явж өгдөгөө. Па тэндээс ирэх гээд байдаг. Дагвал манай хүний төрсөн өдрийнхөө үдшилтэд урих ба очноо гэж хэлээд гяс хөөж явуулаад цамцаа амжилттай логорт нь хийвэ. Манай хүний гарч амжаагүй байсан Па ирж байгаа сонсогдох ба гяс нуугдчихэж байгаа. Тэгсэн Па готлыг нь анзааруулгүй л яхав. Ямар ч тач манай хэдийн төлөвлөгөө амжилттай. Бяцхан Рак маань дагуулын төрсөн өдөрт Joy Type хоёрыг хамгаалагч болгон дагуулад очив. Манай хэдийг алин ийшээ суугээл уух юмар дайлах ба бид нар согтууруулах ундаа хэрэглэдэг гэсэн чинь энэ ямар ч алкогол байхгүй. Би та хэдэд тусгаалan бэлдсэн энэ гэж юм. Сэжигтэй. Тэгсэн Type Joy хоёр маань ууж үзээд нэрэл алкогол амтагдахгүй байна гэд баруун салхаагүй гусаж гарсан хамгаалагчаар очисон хоёр маань өөрсдөө өнгөрөөд өгөө. Рак бас эвгүүдсэн заяа. Ах нарын санаа гэж эвгүй штэ. Манай бяцхан Ракийг согтуугаар нь далимдуулан үерхэх санал тавих ба тэрүүгээр ээсэн дагуулын найзууд үнсэлцээр энтергээл ойрлолдоол Рак маань хөрхийг яах учраа олж чадсан байдгаар эсэргүүцээд ээжсэн. Па хурч ирээд дагуулын өөр дээрээс Ракийг татаж осгоод бити миний найз залууг оролтоотой гэд ганц ухамсарын шанаа өгөөл явж амжина. Энэ төрсөн өдрөө тэмдэглэж байгаа газар бол манай Пагийн ажилладаг газар байхгүй юу? Тэгээд манай Ракийг хөргөж өгөхөөр машиндаа суулгаад явж исэн гинэц ирснэ гараа өгөөжлгэн намайг үнсээжлгэн ямар эвгүй гостож яана энэ хүүхд ч одоо. Па түүнийг үнсэхгүй байсан чинь надад хайргүй мэн гэд хошуу амаа онжуулаад халаа тайсан. Гэрийнх нь гадаа ирээд буулгасан чинь аава миний толгой өвдөд байна. Духан дээр өнсөө төгөл гэж явчихна. Хөөхий төрөөнөөс хойш аавгаа гэж удаад байсан юм шүү дээ. За ингээд Па маань түүнийг үнсснээр манай онч гэрлүүгээ нэг юм орвоо. Өглөөн тариг толгойн харах чам амтан л сэрэн штэ. Тэгсэн Раки маань ч өчигдөр шөнийн авлыг цамхаар хараад бүр утсан дээрээ бичээд авсан байвал яах вэ? Ингээс нэгэн манай Рак өчигдөр ямар хэрэг тарьснаа мэдвэ.
Тэгээд хичээлдээ ирэх замдаа өчигдөр шөнийн хавталд хэрхээ уучлал гуйхаа бэлдсэн шигээ явж исэн. Яг па явж өнгөрөх ба гэлс араас нь хурж ирээд уучлал гуйна. Па маань харин зүгээр дээ гэж хэлээд харин ч намайг уучлаарай. Би уурандаа чамайг найз залгаваа гэж хэлээд дагуулыг цогцсон. Чамд асуудал үүсгэж үү гэх ба манай унж гайхаж яснаа зүгээр дээ надад туслах гэсэндээ ингэснийг тань ойлгож байна гэдэг. Тэгсэн манай хүн рүү ойртож ирснээ. Үрсээ угаахаа мартавдаа муухай өнөртөж янлаа гэж наасан. Онгоо. Бяцхан рак маань ангидаа орж ирэхэд Ли өчигдөр юу болсныг асуух ба манай хүн чи ярьж алднаа. Тэгээд пад өгөх гэж авчирсан амттангаа өгөөгүй мартснаа мэдээд өгөхөөр явдаг. Ангийнхан хүүхдээс паг асуусан дагуултай хамт дээвэр дээр байгаа гэх ба дагуул па хоёрын байдал ширүүн. Чи рактай өргөдгөө үсттэйгээд бүр итгэхгүй. Тэгсэн бяцхан рак маань хурч ирээд бид хоёр үнэхээр үргэж байгаа гэд сугдаад авдیں۔ Дагуулж орлон нудрага цангадаж яг паг зогч байсан. Ашгүй нэг багш хурч ирээд дагуулыг аваа явдаг. Манай хоёр за одоо яах вэ? Бид хоёрын өргөдгөө гэдэг баригдвал дагуул биднийг тайван байлгахгүй дээ гэж ярьж агаад ямар тач хамгийн зөв шийдвэр бол худлаагаасаа үерхэд хүмүүст итгүүлье гэж тохирно. Ингээд манай хоёр хэрхэн үнэмшилтэй юм шиг харагдах уу гэдгийг ярихын тулд хичээлийн дараа уулзах ба аюутайч зургаад харуулъя гэдэг. Гарныхаа зургийг дарж ийн гинэ. Уг нь бол санаа нь сайхан юм аа. Даанч дээр гарныханд байрлал энтрийг хараач дээ. Оройн манай хоёр яг 20 цаг гэхэд хамт стори хийгээд нэгэн зэрэг стори хийнэ. Маргааш нь Joy Type 2 Ракийг ирэхэд би асуу чи асуу гээл бие биенээ нударч гарсан. Бяцхан Рак маань зургийн талаар асуумаар байгаа мó харин ийм л юм болчлоо гэдэг. Ли харин хизээдээ манайхад сайн болчтой гэсэн дагуулын төрсөн өдрөөр намайг аврахад нэгэд аргалчихна. Манай Ли бол итгэхгүй л байгаа бололтой. Нөгөө талд Пагийн хоёр найз залах Хя, Рил хоёр ч гэсэн юу болоод байгааг Пагаас асууна. Манай өнч би дуулцаад удаагүй байгаа гэж аргалаад байжсэн Ракигч ороод ирнэ. Ракигч Па хоёр ч нэг анги байхгүй юу? Манай хүнийг алийг гараад ирлээж гин. Па маань тэгээд яалтчгүй дөр үсгэж байгаа гэдгээ хэлжээ. Ракийн игч гэртээ ирээд надад төрүүлээд хэлсэнгүү гэж гомдохол манай Рак игчигээ хуг паналдаж байгаа юм чинь. Манай Ли Ракаас хинтээ хамт сургуультай ирснийг нь асуухад игчтэйгээ гинэ. Тэгсэн Joy Type 2-оос та хоёр Ракийн найз залуутай уулзмаар байна уу гэснээ. Ракийг найз залуугаа дуудачгаа хэдүүлээ гадуур гарыг гэж ятгах ба манай өнч төвөө удаад яах юм бэ гэд дараалах гэсэн болтгоо дээ. Тэгээд Па руу мессеж ütсэн ашгүй зөвшөөрсөн хариу ирнэ. За тэгээд манай хэдний газар орсон чинь манай хүн яг Пагийн иддгүү юмыг захиалах гад идэв. Уг нь бол наа чин бишээ гэж толгоогоос ихсрээл гай. Ойлгож байгаа шин жалга. Ли харин тэдний хар шоолж инегээд таны сонирхол өөрчлөгдөө юу даа гэж өдөөстэй. Рак маань Пагийн амраа өнөөхөө чихэж харсан. Амттай байна уу гэсэн хүрээгээл гэж байгаа юм чинь Лигийн баясаж байгаагээ. Joy Type 2-ыг явсны дараа Ли тэднээс за та хоёр үннээ хэлчихээ. Хизээ та чихэртэй мэддэг ясыг гэснээр хөөхий манай хоёрч баригдаж үннээ хэлнэ. Ли маань манай хоёрт зөвлөгөө өгсний дагуу хосоочиг зураг авахулж айжидаа оруулдаг. Бяцхан Рак маань нар жаргах бичлэг хийх даалгавар авах ба Пагийн байрны дээрээс нар жаргах үе хамгийн гоё харагддаг гэсэн болохоор тэнд бичлэг хийхээр болно. Бичлэгээ хийж дуусах хүртлээр хүлээх зураг хосоод хоорондоо сайн харилцаж бие биенийхээ талаар сайн мэддэг байх ёстой гэсний дагуу Рак маань хэдийн асуулт бэлтгийржээ. Өнөөх асуултуудаа хоёулаа хариулан бие биенийхээ талаар хөргөө мэдээд авна. Тэгээд бороо орсон тул Рак Пагийн дорж гарын хоолыг иднэ. Ли Рак хоёр маань Патай уулзахаар хувцас солих өрөөнд ирсэн чинь дагуул ороод ирдیں۔ Надтай уулзах гэж ирсэн юм уу гэсэн Ли маань урдуур нараад тэр найз залуутайгаа уулзах гэж ирсэн гэсэн би өөртөө наад үргэлт чи итгэхгүй аа гинэ. Удаачгүй Па орж ирэх ба манай хүнтэй яаж дууссан бол явчих уу гэх ба дагуулч тэмцээн дээр уулзъя гэж үлдэнэ. Удахгүй хөл бөмбөгийн тэмцээнээр Па дагуул хоёрын багууд хоорондоо тоглох юм байна л да. Бяцхан Рак маань Паг дэмжих гээд баахан самбар бэлтжижээ. Ингийн бол дагуул тэднийг үерхэж байгаа гэдэгт өөрөө итгэх юм байх. Тэгсэн их чин самбар дээрээ бүтэн нэрийг нь бичиж яхаар хосоодын бие биенээ дуудахтай хэрэгэлдэг хож нэрийг нь бичсэн зүгээр юм шүү. Хосоод бие биенээ дууддаг хож нэртэй байдаг штэ гэсэн тэр нь юу юм бэ гинэ. Манай хүн чинь үерхлийн талаар ямар ч туршлага байхгүй. Тэгсэн их чин бал цаасаа бэлтжиж ингээл зөвлөгөө өгөх ба Рак маа нэг нэнгөө тэмдэглэж авпа. За ингээд тэмцээний өдөрөөч манай дөрөв самруудаа барингүйсээр Паг тэмчээр ярина. Па хамгийн шилхэн гээл орилж өгч байгаа юм чинь. Тэднийг харсан дагуулын уур нь бослолгүй яхав. Онооны харьцаа 2-2 дагуулын баг бохор тоглож эхэлвэ. Хамаг хүмүүсийг унгаж мунгаал заяа. Тэгсэн дагуул Паг дэгээдэд унгадээ. Босож ирээд муудалцангаа алдах ба Рак харин тэндээс Паг дуудан тайвшруулж шөөгч дагуулд торгуулийн хуудас өгснөөр манай Па торгуулийн шийдэлд амжилттай гүйцэтгэн тэмцээнд хожваа.
Манай хэд тэмцээнийхээ шагналын мөнгөөр дахиад эцгээх ба Паг яаж сүйтгэнгээ харуулдаг гэсэн чинь за гэснээ манай хүн рүү харж байгаа л энэ жоохон нэлээд санагдаж магадгүй. Гэхдээ чи хөрхөн ч өв. Би гахаа махан дурггүй. Учир нь чи илүү амттай. Шарсан дахиа утаа гаргадаг бол чи миний зүрхэнд гал асаадаг энэ төр гинэ. Юу гэдэг сүйтгэнэл чим би үл ойлгохгүй л байна. Тэгтээ гоё наа. Манай хоёр болзоонд явахаар болов. Рак маань хувцас сонгож ядан Пагаас асуухад бүгдийг нь хөөхөн байна гин. Ингээд манай хүний гэрээс нь ирж авах ба өмсөн хувцсыг нь ястай хөөрхөн байна гэсэн та бас ястай царайлаг байна л гэж юм. Ингээд манай хоёр болцох газраа ирэхэд тэр газрыг нь па бүтнээр нь түрээслээд авсан байвал яах вэ? Манай хоёроос өөр гадны хүн байхгүй заяа. Баахан амьтдтай тоглоом цагийг зугаатай өнгөрөх ба тод сонирхож байгаа Драк маань намайг Тирак гэдэг. Чи ярьж чадах уу? Хэрвээ чи миний нэрийг хэлж чадах юм бол би чамд бүх хайраа өгье гэсэн. Хажуунаас нь манай па Тирак гэд нэрийг нь хэлж ин тэр тод болох гээд юм уу яа ди. Манай хоёрыг болцоод явж исэн тэнд ажилдаг нэг охин таарах ба Рак түүнийг таниад байна. Тэр охин чи одоо ч урдын шигэ байгаа юу? Хүнд үгүй гэж хэлж чаддгүй болохоор гуйсантай нь үргэлжлэх хിവэрээ юу гэж авсан. Энэ охин бол манай Ракийн экс юм гинэ. Энэ хоёр сайн найзууд байсан бөгөөд хоёулаа өрхөө гэд асуухаар нь үгүй гэж хэлж чадахгүй хүн чинь зөвшөөрөөд үргэжсэн юм байна л да. Маргааш нь манай бяцхан Рак найзуудтайгаа тоглоо сууж исэн экс нь хурж ирэх ба ярилцахыг хүсдэг. Тэр хоёрыг ярилцаа зогсчихсан дагуул Паг авчрах ба экс нь яг манай Ракийг тэгвэрч эдэ. Тэгсэн манай дагуул инээгээл тэр бол Ракийн анхны найз охин нь эргээд нийлж байгаа бололтой хаягдахдаа бэлэн байдаа залуу минь. Би Ракийг авч чадахгүй бол чи ч авч чадахгүй энэ төргээл гоцож өгсөн чинь Рак хурж ирснээр явж хаал идэхүү паахаа гэд хөтлөөд явчил яах вэ? Хөөхий тэгсэн энэ бүхэн дагуулын хийсэн хэрэг байж л дээ. Мөнгө хэрэгтэй байгааг нь мэдээд би чамд мөнгө өгье. Чи харин Рактай үргэлжчих гэсэн юм байна. Даанч хөөрхий бүтсэнгүй. Бяцхан Рак маань Пагийн ажил дээр ирээд хоёлаа бибидээ ойртох хэрэгтэй байна. Өнөөдөр Joy Type 2 биднийг сэжиглээд байсан гэд гар гарнаасаа барьсан. Юу вэ? Гар барилтаа хийх гээд байгаа мó хаашаа. Хяар ил хоёр орж ирсэн ээ. Та хоёр юу хийж аа? Гар барилтаа хийж амуу гэж авсан. Аргагүй штэ. Үгүй гар гарнаасаа хатгах чинь хөөрхөн биш ээ нөө гэсэн. Хяар илийн гарыг хөтлөөд ингвэл илүү дээр байх гэд харуулна. Тэгсэн энэ рил нэг л хийвгүй. Хяагийн гарыг авч шидэд тань шүү. Дургүй байгаа мó ичээд байгаа мó мэдгүй. За тэгээд баахан тасгал хийцээ хоёр чинь хөтлөлцөөр найзууд дээр ирнэ. Миний толгойг илээрэ гэд шивнсэн чинь ингэчэж яах шиг лээ тэндээс бүтгээл гэстэй. Пагийн ангийнхан богинохон бичлэг хийх даалгавар авах ба хайрын дууны клип хийгнэ. Гол урд нь Па Рак хоёрыг өргөдөг болохоор нь бодтой харагдана гэд тоглоулахаар болно. Манай хоёр хамтдаа байхдаа илүү тухтай байж сурахын тулд хамтдаа цагийг өнгөрөөхөөр манай хүн Пагийн дэрнэ. Бяцхан Рак маань айл болох ойрхон байх гээд Па харин ичэд цухтаагаад гоё юм болно. Гамт суугаад кино үзэж агаад Пагийн найр хүрээд унтаад байсанд өөрийнхөө хөлийг дэрлүүлээд унтуулдаг. Удаачгүй Раки маань найр хүрч унтаад өгөх ба Па харин сэрээд Ракийг орон дээр нь очиод тутаа унтахыг хүсдэг. Тэгээд манай хүнийг орон дээрээ элдэж гүйгээд та бити тоглоод айлтаа гэсэн тоглоом бишэл яах вэ гэсний үнстэй. Ээж аваас манай хүний зүүд ээжээ. Манай хүн ч зүүднээсээ болоод зүрх нь хурдан цаглаад Пагаас санаан заваад өтөр төргөн гэр орондоо хайрлаа гэх ба Па түүнийг хөргөж өгнө. Бараг цогтхон холгоо гэрлүүгээ гүгээд орчноо. Па гэртээ эргэж ирээд Лигээс хэрвээ хүн чамаас цухтаад байвал яасан гэсэн үг вэ гэд асуутал нэг бол үзээ ятсан да. Эсвэл хийсэн зүйлд тань дургуйл гэсэнтэйгэд хэлнэ. Яасан Рак танаас цухтаад байгаа мó? Магадгүй та түүнийг хичээсэн байж болох юм гэсэн Па манд баярлаад жумалзаад байдаг шүү. Харин нөгөө талд бяцхан Рак маань ихчээ миний зүрх хурсан цахлаад байна. Би ханаа төрсэн байх дааж шиг. Манай хэд дооныхаа клипний бэлтгэл ажилд орно. Зохиолын дагуу Па Рак хоёр маань үнсэлцэх гэсэн их чинь хааш тэсгүй. Али бажита зогс бол гээл орлоод унсаа. Нөгөөдөл нь харин дүүч одоо том хүн болсон штэ гэсэн би түүнийг 20 жил өсгсөн штэ хааш тэсгүй байна гинэ. Тэгсэн Рак маань миний бие өвдөд байна гэснээр өнөөдрийн бэлтгэл өндөрлөө. Хөөрхий зүрхэн дахиад хурдан цохлоод байгаа байхгүй юу? Манай хүн ч интернетээс хайлт хийх ба сайн хүнийхээ хажуудаагаар баярлаж тоглоод зүрх нь хурдан цохилтын гэсэн тайлбарыг уншаад ерөнхийдөө Пад жинхнээсээ дурлаж байгаагаа ойлгоно. Манай хэдийн бэлтгэл ажил дуусаад бөөндөө зураг авалтаа хийх газар руугаа явах ба Пагийн хажуугийн суудалд Рак маань суудсан. Тэгсэн зүрх нь хурдан цохлоод өөрийн мэдлгүй инээмсэглээ салтгүй. Хин хинтээ нэг өрөөнд орохой гэсэн Климан Па Рак хоёрыг нэг өрөөнд оруулчихлгүй яхав. Манай хоёр өрөөндөө орж ирсэн ганц ортой байж таарна штэ. Тэрээр хаалт хийж агаад хамтдаа унтчихгээд орныхоо очигчны юм олов бололтой. Хяар ил хоёр далайн эрэг дээр ирээд хяагаар нарны тас түрхүүлээ. Бодолкоос өгснөө гараа хийгээд түрхээд үг гинэ. Тэгээд манай хоёр харц шидэлцээд
Хяаж сандраад би явлаа гэсэн татаж очиод одоо миний төрхөө хийлж гэснээ Хяагийн ингэрлөө гараа шургуулж гин. Тэгсэн өөрөө ичээ сандраад боллоо гэд алга болж өгнө. За тэгээд манай хэдийн клипний зураг авалт амжилттай явагдан манай хоёр анхны үнсэлтэд хийвээ. Оройн далайн эрэг дээр сууцгаан нэг нэгээрээ аимшигын түүх ярих ба Пагийн ярьсан аимшигын түүхэнд бараг энийгээд идэг нассан. Манай хоёр ч амархаар өрөөндөө орж ирэх ба гинэт гэрэл асгаад өлгөөтэй ясан цагаан алчуурнаас бяцхан рак маань цочиж ягаад Патай хамт давхралтаа унваа. Харин нөгөө талд Хя аимшигын түүхүүдээс олоод айгаад ганцаараа усанд орч чаддгүй Ритлийг ойрхон зогсож игээд гадаанаа зогсооцсон заяа. Бяцхан Рак Па хоёр маань голдоод ирнүүдээ овоолоод унтах гэсэн Рак маань ганцаараа юм шиг санагдаад унтаж чаддгүй. Тэгээд голдоо хийсэн дэрнүүдээ авъя гэд авцгаах ба гэрэлч унтарч Па хосуудын хийдэг зүйлийг хийж болох уу гэж асуусан Рак толгойд огсноор манай хоёр яг чинхнээсээ үнсэлцэж агамаа. Өглөө нь манай хэд хамтдаа цайгаа ууцгаасан Рак Па хоёр хамгийн сүүлд ирэх ба Рак хол сууж муугаал яг муудалцсан хосууд шиг л энэ шүү. Найзууд нь ямар нэгэн болсон байхтайг ээл гайхна. Манай өн гэртээ ирээд эгчтэйгээ ярилцах ба эгчинч түүнийг Пад сэтгэлтэй болсныг нь анзаарсан байдаг. Тэгээд түүнийг өөрийнхөө юу хүсэж байгааг хий гэх ба өргөж түүнийг дэмжих болно гэснээр Рак маань Падтай уулзахаар явдаг. Харин Пагийн ажил дээр хідэн нөхдүүд маргаа үсэх ба тэдгээрийг явуулсан хүн мэдээж дагуул хурж ирснээ юу болоо вэ танах чинь гадаа хүртэл маргааны тус сонсогдож штэ гэж үдэх ба Пад эсэлгүү дагуулыг нүдэж гарах ба Рак тэндээс болооч гэснээр нэг юм ухаан орж байлдаг. Па хөргөж өгье гэсэн ч зүгээр дэгээд бяцхан Рак маань яваад өгөх ба харин дагуулын ээж дүүний хийсэн зодооныг мэдэж миний нэр хүнийг унгаалаа хэмээн алгадаад авна. Дагуулч ээжтэй гомдон та өөрөөсөө өөр хэнийг ч боддгоо та ийм байсаар л ирсэн гэд гомдоод явах ба зам хөндлөн гарахдаа яг машинд хариулан гаалтахад Рак маань түүнийг авардаг. Тэгээд түүнд ямар ч сэтгэлгүй гэдгээ шударгаар хэлэн өөрийг нь орхихыг хүсээд Пад үнэн сэтгэлээсээ хайртай гэдгээ хэлдэг. Анх дагуул ягаад манай Ракет сайн болсон бэ гэхээр саянхтай адилхан зам хөндлөн гарч явахдаа машинд дайруулан гаалцсанд Рак маань аварч исэн байд. Тэр цагаас хойш Ракийн араас гүйж эхэлжээ. Ямар ч тач Ракийн жинхэнэ сэтгэлийг ойлгосон дагуул түүнийг тавьж явуулахар болох ба цэцэрлэгт уйлаа сууж исэн нэх хөргөн бондгор залуу гарч ирэн альчуур өгөх ба энэ хоёр маань учраа олох нь дамжиггүй хаа. Манай бяцхан Рак Joy Type 2-т бүх үннээ хэлэх ба өнгөрсөн хугацаанд худлаа жүжиглэж байсан ч одоо болж ихнээсээ Пад сэтгэлтэй болсноо хэлээд тусламж өгсөн. Тэгээд тэр мөрнөөсөө ичээд нүүр мөрөө таглаад игдүүч нь бүр игдүүтэй штэ. Манай Па Ли хоёрын аав ээж нь Хонконгод бизнес эрхлэн амьдардаг ба аав нь ноцолд орчихлоо гэснээр Па Ли хоёр маань яаралтай Хонконг нисгэр болдог. Харин бяцхан Рак маань явхаас өмнө уулзгаар онгоцны болоодсан ч аль хэдийнэ яваад өчгсөн байна. Ашгүй аав нь хөнгөн бэртжээ. Маргааш гэхэл зүгээр болчихноо битгий санаа зов гэдэг. Аавынханд бизнесийн хамтрагчид уулзахаар ирэх ба Пали хоёр маань аавынхаа өмнөөс тэдэнтэй уулзсан асуудлыг бол зохицуулж индөө. Хонконгод ирснээс хойш манай хоёр хоорондоо холбоо бариагүй бөгөөд Ле хасаа Ракийн талаар асуусан чинь өөрт нь дургүй болсон байж магадгүй гэж санаа зовоод байгаа юм гинэ. Юун дургүй болох бүр сайн болчиход хахад чинь. Па манай хүн рүү залгаад хэд хоног сураг чимээгүй болсонд уучлаарай гэд ярих ба буцаж очиод хэлэх зүйл байна гэдэг. Ингээд Пали хоёр маань Хонконгоос ирэх ба Ракигч манай хүнийг зоригжуулан онгоцны буудлал руу явуулнаа. Тэгээд очисноо Па хаа надад хэлэх зүйл байна. Хэлэхүү яах вэ гэж их хэргэлдсэн ч хэлэхгүй бол харамсах юм шиг санагдаад гиснэ. Нэг амьсгаагаар дуржигнуулан би тань сайн уучлаарай таныг тохгүй болгосон бол хоёулаа энэ хурамч харилцаагаа ингээд дуусгая. Та угаасаа намайг орхих гэж байсан мэт. Миний төлөө хийсэн бүхэнд чинь баярлалаа гэснэ. Үгийн зөрүүгөө гүйгээ авчвал яах вэ? Тэгээд Рак руу залгасан ч уцаа авахгүй. Ямар ч тач манай Па ээш дэшээ уцстан түүний байнга очдог газрыг нэгчээс нь мэдээж аваад очисон чинь уйлцаа сууж ин шүү. Энэ аягүй дийнгээ хүний үг сонсохгүй гүйгээд явснаа ганцаараа уйлаа сууж яхин. Па маань түүнийг аргадаж энэ хурамч үргэлжлээ дуусгая. Харин оронд нь жинхнээсээ үерхий миний найз залуу болооч гэж гуйснаар манай хоёр албан ёсны хосоод олвоо. Ингээд манай хоёр Пагийн дэрж ярилцах ба Па бүр анханасаа л манай Ракийг мэддэг бүр сонирхож байсан байл яах вэ? Ийм хөөрхөн дандаа гэрэл цэцрүүлээ явдаг хүнийг чинь анзааралгүй л яд тий. Манай хоёр ч үнсэлцэж эхлэх ба Па бүр дууга царайлшууд алчаадаг шүү. Өмнөнийхөө цахилгаан энтрийг тайлаад Ракийн гарыг барьж өөрийгөө илүүлж мөлөөснөө доош моошоогоо хийх нэ бүр. Тэгсэн Рак маань харин сандраад Пааж түүнийг бэлэн болтол хүлээхээр болно. Ёох Пагаас ийм зүйл гарна гэж ястаа сансангүй шүү. Харин нөгөө талд Хя нилээд уугаас автцсан. Рил түүнийг үрсээр гэртээ авчирна. Тэгсэн Хя түүнийг өдөж би чиний гэртээ авчирсан хиддэг хүн чинь вэ? Гэснээ бүр Рил ахаа намайг гэртээ авчирсан баярлаа гэд тэгрэх ба хамд усанд орох юм уу гэд хувцсыг нь тайлах гэж оролцсон. Яах гээд байгаа юм бэ гэд үзэж тарнаа. Тэгэхээр нь манай Хя
Яаси зөрчин тоглоод байгаа мó гэж өдөх ба Рил харин түүнийг унсаж аваад дээр нь гарснаа. Яаси одоо чинийг тоглож гин үү гэсэнд Хя маань өөрөө ичээд түлхээ танаа. Энэгээр манай хэд иймэрхүү юм болж хахад тэрүүгээр Леман харин чимээгүй хүнийг залууг тоожгэлцсан байж байгаа байхгүй юу? Санамсаргүй таарч аамшиж үжиглээл алчаам чинь Лигийн тоочгийг Клай гинэ. Манай хүнч түүнээс байнгын капед ирдгүү гэж асуугаад ойртох ба намайг ингэж ойртохоор тухгүй байна уу гэсэн үгүй л гэж байна. Тэгэхээр нь шууд одооноос эхлээд байнгын ирж хаастаа гинэ. Манай хоёр шиг шолоохон учраа олчдаг хосууд энэ кинонд алгадөө. Рил яг үнснээс хойш бүр үзэгдэхэ байсан гинэ. Энэ тухайга паад ярих ба өөрийнхөө сэтгэлийн талаар үннээ түнд хэлээ гэсэн зөвлөгөөг манай хүн өгдөг. Харин нөгөө талд Хя маань яах учраа олж ядан па Рил хоёрын өрсөлдөгч бааранд тасарчлаа унаа. Рэлч түүнийг ирж авах ба дахиад гэртээ авчирсан чинь өөрийнхөө гэрийг гэж одоод хувцаа тайлж гарах ба Сандраал 0 руу чихэж оруулаад араас нь унтлахын хувцас шиднэ. Гарч ирснээ чи одоо болтол яваагүй байгаа мó чих шиг айлд ирчээ зүгээр. Рэл харин өрсөлдөгчийн маань бааранд тас усэрчээд юугаа бодож идэв ямар нэгэн болчвол яахаа гэж уурлах ба яаж зөрүүлэн надад анхаарал тавих хэрэггүй гэдэг. Чамд санаа зовоод дэжтэй гэсэн хэрэггүй. Битгий миний сэтгэлээр тоглоотой. Чамаас олж би ийм байдалтай болсон гэхэд яахлаарэ надаас олд игээд урандаа түлхчихнэ. Яа манай энэ Хягийн харцыг л харчгаал да. Рилч түүнээс уучлалтгүй дахиж чиний асуудалд оролцохгүй гэх ба Хяг явах гэхэд өнөөдөртөө эндээ хоноо гэх ба манай хүнч буудан дээр хэвтээд нулимс таслуулнаа. Зүгээр би бидээ сайн болчлаа гэд хэлчихэж балдгүй харваа юм уу та. Рак маань Пагийг хонох ба өглөө утас дуурахаар нь авсан чинь нойрондоо Пагийн утсыг андуураад авчижээ. Тэгсэн ээж нь ээж таардээ. Пагийн ээж аав нь Таиландд ирсэн бөгөөд Рактай маань танилцсан өдийн холонд орно. Манай Ракад бүр хайлж урснаа. Яасан ч хөрх аав ээжвдээ. За тэгээд аав ээжтэйгээ танилцаад бүр албан ёсных болсон хоёр маань жан манай па угаасаа ална л дөө. Их чинь энэ дээр бол үлдсэн нэг бөөрөө тавиад илүү зэз. Өмднийх нь уяаг амаараа тайлж байгаас нь үзэхэд л ойлгомжтой байгаастай. Хөөхий Хям нь Рэлдээ эвлэрхийг хүсээд манай хэдээс зөвлөгөө өснэ. Хэдий ааш муутай ч гэсэн хажууд нь айхгүй болохоор ганцаардаад байна. Тэгэхээр нь чин сэтгэлээсээ уучлалын захаа бичиж өг гэх ба захаагаа бичиж дуусаад Рэл дээр ирээд хоёлаа ярилцъя гэсэн чинь анждаг насан. Манай он шууд карманаасаа захаагаа гаргаж ирээд хөндөд ноён Рэл ана. Миний бие Хян гэж уншиж гарсан. Юугаа игээд байгаа ингээд уурлалгүй яхав дээ. Тэгээд дахиж чиний амьдралд оролцохгүй байгаасаа өөр чамд юу эрэхтэй ингэж аашлнаа. Манай он ч уушлал гуйх гад байхад чинь гээд өргөжлүүлэн унссанд захааг нь булааж аваад өөрөө уншаад жуумалцж байна. Захаагаа буцааж авах гээд оролдож ягаад нөөрээрээ тулан Рил түүнийг унсаж найрч болох асыг нь асуухад мэдгүй өөрөө л мэдгүй юу гэснээр татаж авчраал унсаж байгаа юм чинь бяцхан Рак маань найз залуутай болсон гэдгээ гэр бүлийнхэндээ хэрхэн хэлэх вэ? Аав нь энэ тал дээр их хатуу хүн болохоор ойлгож хүлээж авахгүй л ахтай хэмээн санаан зовж байгаа тухайга лидер нь Пата энэ тухайга элен далангуй ярилцахыг зөвлөхөд Рак маань Патай уулзсан санаа зовж байгаа тухайга хэлдэг. Пач танай гэр бүлийнхэн зөвшөөрөх хүртэл Ракийн хажууд айж хүлээнэ гэд амлалт өгнө. Бяцхан Рак маань Паг дагуулan өвөөгийнхөө төрсөн өдрийг тэмдэглэхээр гэр бүлийнхэн дээрээ ирэх ба манай хүн ээжтэй туслахаар дотрог шорох бол Па харин өвөөтэй нь шатар нүгээд үлддэг. Өвөө нь түүнээс Рактай хэр зэрэг татна болохыг асууснаар манай хүнч Ракад сайн гэдгээ өвөөд нь хэлнэ. Өвөө нь тэднийг хүлээн зөвшөөрч бяцхан Ракийг сайн харж хандаж агаарэ гэж загтаг. Харин нөгөө талд манай хүн ээжтэй Патай уурдаг гэдгийг хэлэх ба ээж нь тийм ч таатай хүлээж авахгүй байгаа бололтой. Гэхдээ л ээж нь чи ямар ч байсан жаргалтай байвал ээжт нь зүгээрээ хэмээн манай хүнийг тэрвэрнэ. Удалгүй Ракийн аав нь ирэх ба өвөөгийнхөө төрсөн өдрийн лаг хүлээлгэсний дараа бяцхан Рак маань аавдаа хэлж чадахгүй байсанд Па төрүүлээд бид хоёр үргэж байгаа гэд хэлэх ба Ракийн аав нь уурлан хоёр эрэгтэй хүн яагаад ч болохгүй гэж эсэргүүцэн гэрлөөгөө орчихдаг. Тэдний гэрийнхэн араас нь гэртээ орж ирэхэд аав нь түүнийг загнаж сал гэх ба Рак маань анх удаа аавдаага маргалтаад авна. Маргаашнаас нь эхлээд аав нь Ракийг хичээлэн дарахаар шууд гэрт нь авчирхыг эгчт нь өргөднө. Манай хүний эгч нь хөөхөө нууцаар Патай уулзуулна. Тэгээд манай хоёр ч бууж өгөхгүйгээ хоёр биедээ амладаг. Аав нь гэртээ орж ирэхэд ээж нь нөөр өгөхгүй байсанд өөрийнхөө төлөө энэ бүгдийг хийж байгааг нь ойлгооч тэг гэх ба бидний Тирак одоо том болсон. Түүний ямар их жаргалтай байгааг харахгүй байна уу? Үүгээ жаргалтай байхыг харах сайхан биш байна гэж үгээл хэлэх ба өвөө нь тэндээс би тэдний хүлээн зөвшөөрч байгаа гэд хэлнэ. Аав нь ч өөрхий яах учраа олж ядан хуйлж гарнаа. Хүүгээ өөрөө шийдвэр гаргахыг нь зөвшөөрөөч тэгээд ээж нь тэрхэд аавч зөөлрж байгаа бололтой. Манай хүний хичээлээс нь аав нь авахаар ирэх ба Па түүнийг гаргаж өгдөг. Саяын хүн хэн байсныг асуухад
Па байсан гэж хэлэх ба. Манай хүн үгүй гэж хэлж чаддгүйгээсээ болоод олон асуудалд ордогч Паал тунд өөртөө анхаарч байхыг зааж өгсөн гэдгийг хэлэх ба аав нь бяцхан Ракас маань түүнийг сонсож чадаагүй дээ уучлал гуйгаад одооноос эхлээд өөрийнхөө зөрөг сэтгэлээ дагаж хийхийг хүссэн зүйлээ хийгээрэй. Аав нь чамайг дэмжих болно гэснээр манай Раки маань гэр бүлийн халуун дулаан урамсгал эргэн иржээ. Ингээд баг оройн хоолнд урах ба ирсэн чинь өвөө нь гадаанаа ухаан алдаад унтсан байдаг. Эмнэлэг дээр манайхан ч бөөндөө цоглох ба ашгүй өвөөх нь би докторчжээ. Бяцхан Рак маань үнээс салаад шоконд орсонд па түүнийг тайвшруулаад зогсож байсан. Аав ээж нь өрөөнөөс гарч ирээд пад хандан яагаад өвөө дээрээ орохгүй байгаа юм бэ гэд инээмсэглэдэг. Өвөөгийн маань би сайжирч эмнэлгээс гарах ба паг хоолнд ороод аав нь манай хүнтэй чин сэтгэлээс ярилцсан өвгөн жаргалтай байлгаарэ гэж цагтаг. Ингээд аав нь бяцхан Ракад манай патай өрхийг зөвшөөрөл өгснөөр эдний гэр бүлч бөөн аз жаргал. Па гаргаж өгөхдөө манай хүн ч эрхлэгээр эрхлэн миний толгойг үнс гээл игдүгэн барьж дэлгөө хоёр антан байгаа юм чинь. Манай хяа Рил хоёр яасан бэ гэж юу? Рил ч хяагийн араас гүйсээр надтай үргэсэн хүн ч их азтай байд юм да гээл араас нь илдээл байгаа. Харин Ли Глай хоёр яасан бэ гэж юу? Нэг имерхөө. Бяцхан Рак па хоёр маань болцоонд яван далаагаар зугаалж амттай оройн цаг барин армаач хэлэж өгнө штэ. Оройн тэгээд юу болох нь ойлгомжтой эзээ. Say what you wanna say. Рил уцаа ухаас сууж исэн. Яа хинтээ мессежлээд байгаа гинэ. Хардаад байгаа мó гэсэн үгээ л гэж байна. Тэгсэн манай хүнч миний найз залуу болооч гэж гуйх ба. За гэдэйн. Тэгээ босоо ясан чинь хөөй хайраа хааж гэж байгаа юм бэ л гин. Игдөө. Па бяцхан Рак хоёрын маань гэр бүлийнхэн хоорондоо танилцсан. Шинэ жилийн оройн цаг барина. Бяцхан Рак маань шинэ жилийн бэлэг болгон өөрсдийгөө зорьсон зургаа өгөх ба тэд хамтдаа шинэ жилийн үдшилэг рүү явдаг. Ингээд партийн дээр манайхан ч бүгдээрээ цуглацсан цагийг хөгжилтөн өнгөрөөж байгаагаар энэ бүх киномаа төгсөж байна. Нэрээ пагийн манай хүнд бэлдсэн бэлгийг мэдмээр байна. Өөрсдийнхөө гол дүртэн дагуулсан нөгөө доныг хэлэв. Бичлэг маань таалагдсан бол лайк, сабаа дарахаа битгий мартаарай. Дараагийн бичлэгээр уулзтлаа. Түр баяртай.